Сайн байцгаана уу? Чемка байна. За өнөөдрийн бичлэг тавтаа морил. За өнөөдөр болохоор би Q&A бичлэг хий гэж бодсон асуултанд хариулсан. Тэгээ саяхан би Instagram дээрээ асуулт тавьсан байгаа. Одоо асуултанд хариулж хэлцгээе. Бичлэгээ дуустал нэрээ. Хамгийн эхлээд ямар сургууль сурдаг вэ гэж асуусан байсан. За би болохоор сургуулаа төгссөн байгаа. Тэгэхээр одоо сургууль сурдаггүй. Төгссөн байгаа шүү. Дараа нь болохоор надаас үс арчилгааны талаар айгүйх асуусан байсан. Үсээ яаж арчилдаг вэ гэд би одоо нөгөө нэг тайрмал үснээсээ үсээ ингэж зөндөө ургуулж байгаа. Тэгээ саяхан нөгөө үсээ нэлийн шатлуулж тариулсан байхгүй юу? Тэгээ шатлуулж тариулахаар нөгөө нэг үс жоохон ингэж гимтсэн юм шиг харагдаад юм билээ. Би ерөөс тэрийг мэддгүйсэн. Тэгээ саяхан мэдэж авсан. Тэгээд үсээ би болохоор ингэж амар сайн арчилдаггүй л дээ. Гэтэ нөгөө нэг яг уу та нар миний өмнө нэг бичлэгийг үзсэн бол тэрэн дээрээ би 7 хоногт нэгээс 2 удаа үсний нөгөө нэг цуу гэж ярдэн штэ тэрийг хэрэгэлдэг байгаа. Тэгээд үсээ угаасныхаа дараа болгон үсэндээ нэг тос түрхдэг. Тэгээд би үсээ нөгөө нэг зөөлхөн байлгах туртай. Үсээ ийм арзгаар ийм ширүүн байлгах дурггүй. Зөөлхөн байлгах туртай учраас тос түрхдэг. Тэгээд ангижруулагч эднэр бас сайн хэрэгэлдэг. Тэгээд бас үсээ би бас нөгөө нэг би юм долгионтой үсэн туртай байхгүй юу? Миус юм шүү шулуун ус. Тэгээд юм долгионтой үсэн туртай болохоор би энэ долгионтой ингээд үсээ дандаа ороодог байхгүй. Тийм ороодог болохоор миний ус жоохон гимтэд идэв. Тэгэхээр энэ үсээ ингэж ороочоод бас нөгөө нэг үсний серум гэж байдаг байхгүй юу? Тэрийг бас түрхчихдэг. Нэг иймэрхүү юм хэрэгэлж үсээ одоохондоо арчилж байна да. Үнтэй амар бүтээгдэхүүн хэрэглэж бол арчилдаггүй. Тэгээ би бас саяхан нөгөө нэг Монгол 5-нд байдаг нэг үсчин дээр очиж PRP эмчилгээ авсан. Усманы бас юм гоё зөөлхөн болсон. Тэгээ бас тэр бас гайгүй юм шиг надад санагцсан. Тэгээ бас надаас болохоор хүмүүс айгүй их тийм үс арчилгаа, арьс арчилгаа гэсэн юмнууд амар их асуусан байсан. За энэний дараа нь болохоор арьс арчилгаа амар их асуусан байсан. Та нар миний нөгөө нэг өмнөх арьс арчилгааны бичлэгийг үзсэн бол тэрэн дээр бас арьс арчилгааны талаарх зарим нэг юмдыг бас мэдээж авч болно. Би Night Skin Care гэд хийсэн байгаа шүү дээ. Тэр бичлэгэн дээр бүтээгдэхүүнүүд би ерөнхийдөө одоо ч гэсэндээ хэрэглээ яваад байгаа. Тэгээ нөгөө нэг октод маань арьс арчилгаагаа яаж хэрэглэх үү гэдээдсэн тэрийг мэдгүй байгаа бол миний энэ бичлэгийг бас үзвэл зүгээр ах гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө бол энтэйгээ адилхан арчлаа яваад байгаа юм би нэг өөрчлөлт ороогүй байгаа. Энэний дараа батганы эмчилгээ болон батгаа яаж арчлах уу, батга яаж алга болох уу гэж бас айгүйх асуусан байсан хүмүүс маань. За энэ дээр би бас нэг юм хэлэхэд батгыг болохоор гэр аргаар арчлан гэдэг бол маш хэцүү асуудал гэж би хэлмээр байна. Яагаад тэгэхээр би нэг өөрөө туулаад өнгөрцөн би нэг өөрөө туусан болохоор мэдчихэж байгаа байхгүй юу. Эхэндээ болохоор би өөрөө гэр аргаараа энэ батгыг заавал арилгана гэд тэмцээдсэн боловч ерөөсөө миний батга сайхан арилж өгөөгүй. Тэгээ амар гарч эхэлсэн. Тэгээд тэр үедээ би нүг эмнэлэг дээр очиход мэддгүйсэн болохоор зүгээр тэгэл гэртээ байгаа юмнуудаа хэрэглээл буруу бүтээгдэхүүн амар хэрэглэдэг байсан юм шиг байгаа. Тэрнээс болоод ингээд арьс маань буруу бүтээгдэхүүн хэрэглэхээр арьс бүр ингээд эмзэгшээд бүр арьс маань нэмгэн болт юм шиг байлээ. Тийм учраас манайхан арьсан дээр нэг юм гараад эхэлсэн байх юм бол баг дээр нь ерөнхийдөө бол арьсны эмнэлэгт очоод арьсны эмчилгээ авсан нь хамаагүй дээр гэж би бодож байгаа. Тэгээд арьсны багц эмчилгээнд ороод тэрний дараагаар арьсны бүтээгдэхүүн өөрийнхөө арьсны онцлогт таарсан бүтээгдэхүүнийг зөв олж авах нь хамгийн чухал байгаа. Одоо эмзэг хуур арьстай бол эмзэг уур арьстай бүтээгдэхүүн, эмзэг тослог арьстай бол эмзэг тослог арьстай бүтээгдэхүүн. Тэгээд ийм яг өөрийнхөө арьсанд тохирсон бүтээгдэхүүнүүдийг олж авах нь хамгийн чухал байгаа. Тэгээд өөрөө мэдлгүй ингээ нөгөө гэр аргаар шахаж магчдээ штэ. Тэнгүүд арьсан дээр нөгөө нэг амар сорив тогтчихдээ юм байлээ. Тэнгүүд арьсан дээр сорив тогтчихонгууд тэр сорив нь арилгахад амар хэцүү. Батганаас илүү сорив арилгах нь амар хэцүү. Бид юм хэлэм би бас нөгөө нэг мэдгүй амар шахаад идэгсэн болохоор надаа одоо ингээд үлдсэн сорвнууд маань амар их байдаг аахгүй. Тэгээ тэд нар маань ингээд айлахгүй миний арьсан дээр байгаад байдаг. Би тэгээ тэрэндээ амар харамсдаг. Тэгээ тэр үедээ яах гэж өөрөө шахваа гэж боддог. Өөрөө битгий шахаараа гэж хэлмээр байна.
батгаа яаж имжлэх вэ гэхлээр хамгийн эхлээд арсны газар очиж батганы имчилгээ аваарай. Батганы курс имчилгээнд заавал ороорой. Тэгээд тэрний дараагаар өөртөө тохирсон бүтээгдэхүүн авч хэрэглээрэй. Тэгээд батганы газар угаасаа тэр имчилгээний газар очингууд ийм уух хэсгийг чинь хэлээд өгдөг байхгүй. Тийм болохоор ийм уух хэсэл заавал ийм ууж байгаарэ гэж хэлмээр байна. Тэгээд иймэрхүү зүйлийг хийгээд арсандаа ингээд үйлчлэгээ аваад авах юм бол арс илүү гоё болж эхэлдэг байгаа. Тэгээд тууштай авах тусам арс илүү гоё болдог. Тэгэхгүй ингээд нэг хэсэг авч байгаа болоод тах юм бол арс ингээд зүгээр болж яснаа болчих юм бол дахиад ихсээ гараад ирдэг байхгүй юу. Тэгээд яагаад тэгсэд байна гэл ингээд яагаад зүгээр болохгүй нэг хүмүүс хэлдэг байхгүй юу. Тийм болохоор ингээд тасралтгүй ингэж имчилгээ аваад яваад ах нэг зүгээр эдэг. Та нар маань нөгөө нэг хаанаа сайж имчилгээ авахаа мэдгүй байгаа бол манай пэйж утсанд заавал холбогдоорой. Тэг манай пэйж утсанд холбогдоод батганы имчилгээ авч болно шүү. Энэ маань батганы имчилгээ маань айгу үр дүнтэй болохоор та нартаа би санал болгож байна. Тэг манай батганы имчилгээнд маань бас өрсөлийн эсрэг тариа эднэр багтсан байдаг болохоор амар сайн үр дүнтэй байдаг болохоор та нар маань батгандаа санаа зовж ивэл заавал батганы имчилгээнд орж байгаарай гэж хэлмээр байна. Дараагийн асуулт нь болохоор намайг Монголд хизээ очих вэ? Монголд ирэх бодолтой юу гэж хэлсэн байсан. Монголдоо ерөнхийдөө л очино. Монголд очих бодолтой. Тэгээд энэ 100 уул нь очино гэж бодсон боловч яхааргүй ажилласаа болоод явж чадаагүй. Тэгээд чадах юм бол энэ өвөл эсвэл дараа 100 явна гэж бодож байгаа. Гэтэ би өвөл очино гэхээр жоохон айгаад байгаа жоохон хүйтэн байж магадгүй гэж бодоод. Тэгээд дараа гоё 100 явал гоёх 100 явал Монгол амар гоё штий. Монголын 100 амар дуртай. Тийм болохоор би дараа жилийн 100 заавал Монгол явна гэж бодож байгаа. За дараагийн асуулт нь болохоор онлайн шоп ажиллаж байгаа юу гэж асуусан байсан. За онлайн шоп бол ажиллаж байгаа. Та нар маань мэдж байгаа бол Cherries онлайн шоп маань энэ энийг ажиллаж байгаа. Гэхдээ одоохондоо бол түр амарж байгаа гэх юм уу? Бүр огт ажиллахгүй бол биш байгаа. Ажиллаж байгаа. Та нар маань чад бичих юм бол хариулт өгж байгаа. Тэгээд захиаллаг бол авах үед бол авж байгаа. Одоохондоо бол шинэ бараа одоохондоо бол оруулж эхлэх байгаа. Энэ шопондоо гоё хувц оруулъя гэж бодсон боловч замтай болохоор яг санснаар болохгүй байхгүй юу? Тэгээ одоохондоо түр жоохон амарж байгаа. Гэтэ бүр бол зогсоог байгаа. Та нар маань хэрэг захиалахыг хүсэх юм бол захиал болноо гэж хэлье. Миний MBTI-г бас асуусан хүмүүс их байсан. Миний MBTI болохоор INFJ гэсэн байгаа. Тэгээд миний болохоор I-ийн болохоор тал гараад 50% гараад байдаг байхгүй юу? Нийт бол I талдаа ийм амар энэ тийм ингээд гэж ойрлохоор ингээд яваад байдгаа. Нэг ийм дууга талдаа дотгошоогоо мөртлөө гээд жоохон дотносоод ирэх юм бол жоохон ингээд өөрийгөө нээдэг юм шиг надад санагддаг бага. Би нэг тиймэрхүү ааштай. Бас дараагийн асуулт нь ингэсэн байсан намайг ямар хүнд дургу вэ? Дургуун хэлээч гэсэн байсан. Энэ болохоор эрэгтэй эмэгтэй хамаагүй хэлчихье гэж бодсон. Энэ нь юу вэ гэхээр нэгт би өнгөрөөнд амар дургу. Өөрийгөө амар дээгүүр ингэж боддог. Өнгөрөө жоохон амар юм лаг гэж яддаг гэж боддог. Тэгж өөрийгөө л тэгж боддог. Гэтэ бусад хүмүүс тэр хүнийг юу гэж бодож байгааг нь тэр хүн өөрөө ингээ ерөөсө надад хамаагүй би л лаг юм чинь надад хамаагүй гэсэн нэг тийм бодолтой. Тэгээд амар өнгөрч яддаг. Тийм хүн би амар дургу. Эрт нь болохоор юм санаа хараалын үг хэлдэг хүн би амар дургу. Ийм сони боловсралгүй нэг юм амар өөрийгөө үнцэнгүй нэг юм би нэг амар юм танхаа амар тэнийг бүдүүлэг хүн гэдгээ харлаад даансан удаа санагддаг байхгүй. Тийм болохоор би тийм хараалын үг хэлж байгаа хүнд дургу. Тэгээ бас бусдыг хүндэлдэг хүнд амар дургу. Яа хаанч ч бусад хүнийг жоохон хүнийг хүндлэх гэдэг юм жоохон чотлогоо байх хэрэгтэй гэж би боддог. Тэр хүнийг хэдий чи тэр хүн дургуй ч гэсэндээ. Тэгээ худлаа ирдэг.
жоохон нэг юм шуламлаг санаатай хүмүүс бас амар дургүй. Тиймэр хүмүүс дургуулахаар тиймэр хүмүүсээс би хол идэг. Тэгээ миний ойр байдаг хүмүүс болохоор маш хөөрхөн сайн хүмүүс байдаг болохоор сүүлийн асуудлыг тавьлаа тэгээ дуусгая. Хамгийн сүүлд нь нэгсэн өсвөр насны хүүхдүүдэд хэлэх зүйлээ нөө өсвөр насны хүүхдүүдэд хэлэх бичлэг тусгай ингээ маань хийгээд өгөөч гэдсэн байсан. Би болохоор өсвөр насны хүүхдүүдэд юу гэж хэлмээр байгаа юм бэ гэхлээр нь штэ. Юу гэж хэлмээр байгаа юм бэ? Би зүгээр өсвөр насны хүүхдүүдэд зүгээр хичээлээсэй гэрээ. Хичээлээсэй. Юу гэж хэлэх юм бэ? Зүгээр өсвөр наснд дээ штэ. Өсвөр наснд зүгээр би бодохдоо бусдыг дагаж штэ. Бусдыг дагаж наргих хэрэггүй л гэж хэлмээр энэ нь юу вэ гэхээр олон талтай. Бусдыг дагаж наргих нь болохоор ингээд нэг амар хараалын үг хэлдэг, арх тамхи хэрэгэлдэг хүүхдүүдийг хараад би ч гэсэн ингэмээр байна гэж бодож байгаа бол тэгж бодох хэрэггүй. Чи зүгээр урдах хичээл хийлхий. Чи зүгээр өөрийгөө л гоё авчив. Өөрийнхөө биеийг л гоё авчив. Тэгэх юм бол чи хэзээ нэгэн цагт амжилтанд хүрэн чи хамгийн нэлийн оргил төрч чадна. Тийм болохоор чи ерөөсөө муухай зүйлийг битгийхаар урдах, өөрийнхөө л гоё амьдралыг харах хэрэгтэй. За тэгээ өнөөдрийн маань асуулт хариултыг энэ үрээд өндөрлөе. Дараа гоё өөр зөндөө гоё асуултанд хариулсан бичлэгнүүд дахин хийя. Тэгээд өнөөдрийн маань бичлэг дуслан та бүхэндээ маш их баярлалаа. Миний YouTube үзсэн маань subscribe, like заавал хийгээрэй. Бас миний Instagram үзсэн маань дагаарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Тэр олтол төр баяртай.